Монгол улсад хамгийн эрсдэлгүй зээл бол тэтгэврийн зээл юм а гэд. Төр байгаа цагт тэтгэврээ тавьж л таараа. Тэгэхээр энэ зээлийн хүүг хамгийн бодит бага хэмжээнд авчрах боломжийг өнгөрсөн хаврын чуулганаас ахуулаад судалсан. Тэгээ энэ танхим сууж байгаа хүмүүс бүгдээрээ л бидний одоо өмнө нь хилцүүлэг хийж ирсэн. Яг энэ сэдвээр яриа сууж ирсэн хүмүүс байна. Тэгээ Монгол банк надад 2025 оны 9 сарын 25-нд А12 дугаартай энэ албан бичгийг явуулсан. Тэгээ энэ дээр бол би нэг юм хараад байгаа. 2020 онд 21 онд бодлогын хүү 6% байсан. Одоо бодлогын хүү 12% байхгүй. Тэгтэл 21 онд бодлогын хүү 6% байхад тэтгэврийн зээлийн хүү 15.1% байсан. Одоо бодлогын хүү 12% болчиход байхад тэтгэврийн зээлийн жигэнсэн дундаж хүн 17.3% болчиход. Тэгээ энэ хооронд ч харин арилжааны банкудад баярламаар юм шүү. Энэ банкуд маань арилжааны банкуд маань бодлогын хүүндээ хавчигдсан байгаа мөртлөө л одоо 17.3%. Зарим сая дурдсан тоонууд дээр 16.8% гэдэг чинь арилжааны банкуд энэ дээр ерөөс ашиг хийхгүй байна гэсэн үг. Тэтгэврийн зээл дээр бол хамгийн бага эрсдлээр тооцоод ингэ яваад. Тэгэхээр бид нар зохицуулалт нь хаана явах вэ гэхээр Монгол банкн дээр л байгаа. Монгол банкны тэр журмын 150% гээд хамгийн эрсдэлгүй зээлийг эрсдэлтэй зээлийн хэмжээнд тооцсон байгаа. Тэр журмыг нэгт байхгүй болох ёстой. За хоёр тэр саяны одоо олон дахин яригадаад байгаа. Тэр нөгөө заавал байх үлдэгдлийг чөлөөлж 300 тэрбумыг гаргаж ирнэ. За ингээд ирэхлээр за ер нь арилжааны банкудаас би бүгдөөрэнгөөс санал авцсан байгаа. Энэ дээр одоо гол 4 банк бүгд саналаа ирүүлсэн. Одоо Хаан банк бол маш ажил хэрэгч 4 саналыг явуулсан билээ. Тэгээ ерөөсөө энэ 4 дээр ажиллахад бараг манай тэтгэврийн хүү нэлээд буугаад ирнэ. Дээрээс нь Хаан банк бол одоо нийгмийн хариуцлагын хүрээнд бид нар одоо энэ 4 зохицуулалтыг Монгол банкн дээр хийгээд өгөх юм бол бид нар одоо бараг ашиг хараад явах вэ? Ахмадуудтай одоо нийгмийн хариуцлагын хүрээнд ашиггүйгээр ажиллаад өгье гэсэн хүсэлтэд ирүүлсэн бэл. Тэгэхээр бид нар бол одоо бодлогын хүү 12% таа байхад одоо банкны operation cost гэж ярьдаг тий. Ажлын одоо зардал дээр тээлрүүдийн цалин, байрны түрээс гээд энэ болгоноо тооцоход нэг бодлогын хүү дээр нэг 2.1% нэмчихэд эрсдлүүдэд хасаад явхад нэг банкны хүү зээлийн хүү нэг 14% дээр буугаад ирэх боломжтой юм бэл. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол маш олон удаа одоо улс төрийн нөлөөлөл орж одоо нөгөө нийгмийн асуудал болоод хүрээд ирэнгүүт одоо Монгол банк руу янз бүрийн шийдвэр өгөөдөөс учраас нэг бол чөлөөл, нэг бол цуцал, нэг бол буцааж олго гэдэг ингээд системийн доголдуулчаад байна. Тэгэхээр энийг хэдүүлээ ерөөсө хуульчилж чийгээд би ингээ хуулийн төслөө бэлэн болгоцсон, үзэл баримтлал нь бэлэн болцсон. Одоо энэ намрын чуулганд өргөн барих гэж байж байгаа юм аа. За энэ дээр ерөөсө маш товчхон зохицуулалт хийгээл болоо. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11 дээр банк иргэн хуулийн этгээд өөрийн болцол нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно гэсэн юм заалт. За энэ заалтан дээр зөвхөн тэтгэврийн зээлийг хамруулахгүй гэдэг энэ нэмэлт өөрчлөлтийг хийгээд за Монгол банкн дээр одоо янз бүрийн улс төрч ч юм уу эсвэл нөгөө сайд нь ирж нөлөөлөд идэг бол их хурлын тогтоол батлуулъя. Та бүхний шийдвэрийг их хурлын тогтоолоор баттай болгоод өгч. Тэгээ ингээ хуулийн хөдөлгөөнгүй болгоод тогтоол гаргаад та бүхний одоо үйл ажиллагааг ямар нэгэн улс төрч юм уу ямар нэгэн нийгмийн одоо шахалтаар өөрчлөхгүй болгоод ингээд нэг тогтсон системтэй болоод өгвөл банкндаа ч амар, Монгол банкндаа ч амар, их хурлын гишүүдтэй ч амар байгаа даа. Тэгэхээр Монгол банкнаас асууж байгаа асуулт нь одоо та бүхнийг энэ улс төрийн хавчилганд юу гэдгийг нэг сайд нь тик гээд нөгөө их хурлын гишүүд нь боль гээд ингээд шийдвэрийг чинь олон дахин гаргуулад байна шүү дээ. Энэ дээр ямар эргэцсэн акт одоо их хурлаар үйлдвүүлчвэл та бүхэнд яг нэг тогтсон системтэй явахд бэлэн болох гээд байна. За миний санал бол их хурлын тогтоол дээр 3 юм оруулъя гэж байна. За тэр 150 эрсдлийг бууруулъя. 150% эрсдлийг бууруул. За тэр нөгөө заавал байх үлдэгдлээс хасъя. За ингээд дээрэс нь одоо энэ тэтгэврийн зээлийг Монгол банкны журмаар одоо бодлогын хүүдээр нэмэх нь тэдэн хуваа гэсэн. За тэнтэй тэтгэврийн зээлийн нөхцөл байдалтай холбоотой санал гаргаж яваад бол Төв банкны зүгээс бол хариуг бол бид бүхэн дэлгэрэнгүй судлаад танд бол яг
хариу хэлье. Яг шууд би өнөөдөр яг тийм байна, ийм байна гэж бол бас яг тооцоогүйгээр бол хэлэхэд бол хүндрэлтэй байна. Бодлогын хүү бол 12% та байгаа. Энэ маань бол бас харьцангуй өндөр хүү байгаад байгаа. Яг сүүлийн нэг 7-8 жилийн ч юм уу 5 жилийн дунджийг харахаар сүүлийн жилүүдийн дундаж бол 9% та байгаад байгаа. Тэгэхээр бол бодлогын хүү бол дараагийн жилүүдэд бол 9% орчимдор бол тогтворч чухал гэсэн бид бүхний бол хүлээлт байгаад байгаа. Тэгэхээр бодлогын хүү маань өөрөө зах зээлийн бол суур одоо эрсдлийг бол тооцож байгаа суур төгрөгийн үн цэнийг тогтоож байгаа хүү. Тэгэхээр одоо байгаа 12% дээр бодлогын хүү байхад арилжааны банкуд хадгаламжийг 13-аас 14% та бол иргэдээс татан төвлөрүүлж байгаа. Тэгэхээр үүн дээрээ нэмээд бодлогын хүн дээрээ нэмэгдсэн үйл ажиллагааныхаа зардлыг бол тооцоод зээлийг бол гаргаад явж байгаа. Тэгэхээр бол энэ дээр тэтгэврийн зээлийг бууруулах хамгийн үндсэн арга бол мэдээж одоо зардлын одоо хүүний хамгийн гол одоо бүрэлдэхүүн хэсэг болж байгаа. Их усрын зардалтай холбоотой л асуудал. Арилжааны банкуд бол мэдээж энэ заавал ойлгох нөөцтэй холбоотой, хугацаатай холбоотой зохицуулдаг бол дагаж мөрддөг. Төв банкны зүйсэлэн дээр уян хатан хандаад явах бол боломжинд нээлттэй байна. Гэхдээ энэ дээр уян хатан нөхцөл маань хандаад энэ маань суур эдийн засгийн нөхцөл байдалтай буюу инфляцтай бас төлбөрийн нөхцөлтэй бас бүх юмтайгаа л уялдаа л явдаг. Тэгэхээр энэ маань бас урт хугацаанд хэрэгжихэд бас хүндрэлтэй нэг удаагийн чиглэлээр ингээд явхад таны тавьж байгаа бодлогын саналууд бол бид яг дэлгэрэнгүйгээр нь яг заалтаар нь танд алтан бичгээр хариу өгөө. Ер нь бол арилжааны банкуд бол энэ дээр бол тэтгэврийн зээлтэй холбоотой бол зохицуултууд бол өөрсдөө явж байгаа. Төв банкны зүйлс энэ дээр бол ямар ч тийм одоо юу гэдэг юм хязгаарлалтуудыг бол тавихгүй гэж бол Төв банк бол шийдэж байгаа. Гэр бүл нийгмийн хамгаалал хөгжлийн яам болон бусад байгууллагуудаас бол бид бүхэнд бол өөрсдийн саналаа илэрхийлдэг. Бид бүхний үйл ажиллагаанд бол хөндлөнгөөс одоо юу гэдэг дарамт шахалт үзүүлж тэгж бол оролцдог зүйл бол байхгүй. Зүгээр саналаа илэрхийлээд Төв банкны хараат ус мөнгөний бодлогын зөвлөл энэ дээр өөрсдөө шийдвэрээ гаргадаг. Мөнгөний бодлогын зөвлөл бол 7 үнэтэй 7 үний 4 нь хараат усаар буюу улсын хурлаас томилогддог. Тэгээ олонхийнхаа саналаар бол шийдвэрээ гаргаа явдаг. Ер нь бол тэтгэврийн одоо зээлтэй холбоотой хэрвээ тухайлсан хууль гараад үйл ажиллагааг тэтгэврийн зээлийн зохицуултыг бол шийдээд явах юм бол энэ маань өөрөө Төв банкны тухай хууль, банкны тухай хууль болон бусад холбогдох хуулийн зохицуултаас бол гараад тухайн яг тухайлсан хуулиар бол зохицуулагдаад явна. Энэ дээр бол тухайлсан хууль гараад яг энэ үйл ажиллагааг бол зохицуулаад явах бол боломж нь бол нээлттэй байна.